За миний нэрийг чулууны дунгураа гэдэг Шава үгийн хүн. Би энэ дархан удаа мектода дээд сургууль төгсөж ирээд ажиллаж байгаа одоо хүн. Тэгсэн чинь 1990-ад оны үед тариалан сумын дарга ламжаа ирж надыг нутгийн зөвлөлийн ажил хий гэж даалгавар өгöd явсан. Тэрнээс 20 гаруй жил энэ нутгийн зөвлөлийн даргыг хийлээ. 3 удаа шагнал авлаа. Сайн удирдагч гэж нэг шагнал авсан. Сайн одоо хамт олон гэдэг шагнал авсан. Ийм сайхан одоо шагнал авч энд шагнал авсныхаа дараа зочих юм байгаа. Шагнал авсныхаа дараа одоо ингээд нас өдөр өндөр гараад нутгийн зөвлөлийн ажлыг одоо өгье гэж санаачлаг гаргаад ингээд нутгийн зөвлөлийн ажлыг залуу хүнд өгсөн. Дархан Баяр гээд. За энэ залуу маань тэгээд энэ ажлыг амжилттай явуулж цаашаа авч явах хаа гэдэг технологи байдаг. Анх нутгийн зөвлөлийг байгуулахад дарханд бол нэг 20 гаруй айл байсан. 200 гаруй айл болж өргөжсөн. Бүхэл айлуудыг одоо өөрөөр хэлбэл тариалан сум огшилтаа. Өөрөөр хэлбэл зарим нь хөргөнч байгаа, зарим нь бэрч байгаа. Тэр огшилтаа айл болгоныг бүртгэж аваад тэгээ айл болгоноор ороод уулзаад танилцаад тэгээд нутгийнхаа хамт олонд авчирч одоо хөрөөлүүлээд ингэж одоо ажилласан байна. За тариалан сумын 100 жилийн одоо энэ 25 онд болно. Энэ 25 онд болохтой холбогдуулаад манайхан энд байгаа тариалангийн нутгийн ард түмэн бүгдээрээ эрвэхээр тусалж 5 төгрөгөө хандуулж бас тусал ийм ажил хийж байгаа. За үр дүн одоогоор хэдэн төгрөг болгосон одоогоор гараагүй байна. Тэгтээ манай тариалан сумын одоо нутгийн ард түмэнд 100 жилийн одоо сайхан өнгөрөөгөөр элбэг дэлбэг өнгөрөөгөөр одоо удахгүй цагаан сар болох гэж байгаа. Энэ цагаан сардаа сайхан шинжээрэй гэж одоо хэлэх байна да.